Өнөөдрийн байдлаар манай улсад Улаанбархан өвчний 10,700 тохиолдол бүртгэгдээд байна. Тус өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн ч вакцины талаар худал шинжилгээ ухаанаар батлагдаагүй мэдээлэл цацаж байгаа нь тус өвчний тархалтыг бууруулахад саад учруулж байна. Энэ оны 2 дугаар сараас эхлэн манай улсад Улаанбархан өвчний халдварын тохиолдол илэрч эхэлсэн. Эрүүл мэндийн яам болон халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өвчний эсрэг олон арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Тэгвэл маргаашнаас буюу 7 дугаар сарын 1-ээс эхлэн орон даяар Улаанбархан өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлж байна. Аливаа халдварт өвчний эсрэг хамгийн сайн хамгаалалт бол дархлаажуулалт гэдгийг албаны хүмүүс тодтогч байна. За мөн одоо цагдаагийн ерхий газар, тагнуулын ерхий газарт бас хамтран энэ вакцины эсрэг худал мэдээлэл тархаж байгаа асуудалтай бол нэлээд хатуу арга хэмжээ авах зөрчлийн хуулиар одоо энэ үйлдэлүүдийн зогсоох асуудлыг нэлээдгүй ярьж байгаа. За би бас эмч хүний хувьд бас хэлчихье гэж бодож байгаа. Одоогор бид 7 сайхан хүүхдүүдэд алдчихсан байгаа. За тэгээ одоо вакцины эсэргүүцээд мэдэмхийрдэг улсууд энэ хүүхдүүдийн амь насны одоо хариуцлагыг хүлээж чадахгүй л одоо та бүхэн ард иргэдэд буруу мэдээлэл тархаагаад байгаарэ. Тэгээ хамгаалж чадахгүй, хамгаалах боломжтой байхад тэр хамгаалах боломжтой зүйлийг хийлгэхгүйгээр энэ эндэн гэдэг бол үнэхээр харамсалтай. Мөн Монголын баримт шалгах төвөөс захим орчинд тархсан Улаанбархан өвчний вакцинтай холбоотой мэдээллийг шалгаж үзэхэд шинжлэх ухаанаар батлагдаагүй их сурвалж тодорхойгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Харин тус өвчний вакциныг хэрхэн хаанаас худалдаж авдаг, хэрхэн хүний биед дархлаа үүсгэдэг тал дээр дараах хариултыг өглөө. За Монгол улсын хувьд бол 1974 оноос хойш Улаанбарханы вакциныг хүүхдэд тавлын дагуу тарьж явж байгаа. За одоогоор хэрэгжилж байгаа вакцин маань Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг хангасан энтгэх улсын Серум институт үйлдвэрлэгдсэн ийм вакцинаар бол дархлаажуулж байгаа. За вакцин хийлгээд бол тухайн хүний дархлааны онцлогоос шалтгаалаад 14 ба түүнээс дээш хоногийн дараа бол дархлаа тогтно гэж үздэг. Хэдийгээр өрн дулааны цаг ирсэн ч Улаанбархан өвчний дэгдэлт буурахгүй байна. Ялангуяа 10-аас 14 насныхан энэ өвчнөөр түлхүү өвдөж байгаа нь судалгаагаар тогтоогдожээ. Тиймээс эцэг эхчүүд болон асран хамгаалагч нар өөртөө ойрхон эрүүл мэндийн төвд хандаж дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай. Хэрвээ зуны дэлгэр саруудад Улаанбархан өвчний халдварыг зогсоож чадахгүй бол хичээл сургууль эхлэх үед энэ өвчний хамрах хүр улам бүр нэмэгдэж эрсдэл өснө гэдгийг мэргэжилтнүүдийн зүгээс анхааруулж байна.